Eco-Rights компани албан ёсны эрхтэйгээр Mobicom Corporates Голомт банк хамтран үзүүлж байна. Эдгийн хушаач хажаад Годод эсвэл конжон бичаг Эдгийн хушаач хажаад Битинго эсвэл хажааны эдгийн хушаач хажаад Самасаа занашаа орой үзэгчтэй. Мэдээж доодрын ханш хамгийн докторгүй байгаа. Хавар болж байгаа цагаагаар докторгүй байгаа. Мэдээж таны найз охин гэргий чинь нэмэгтэй хүн учраас докторгүй айс цантай байгаа. Монголд байгаа цорын ганц доктортой зүйл бол инээдийн ханш. 3 сая инээ шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Инээд гэдэг бол хүнд аз жаргал бэлгэлдэг. Зөвхөн танд зориулж инээлгэж байгаа тэр бүр их аз жаргалтай гэсэн үг. Ингээд аз жаргалаар бэлгсэн хоёр хүнийг тайзнаа өрий. Тайзнаа жүжигчин Бат Төмөр. Жүжигчин Баяр Магнаа. Сайн байцгаана уу. Би яг энэ хоёрыг гараад ирэхээр яг өөрөө нөгөө сумогийн голын таргаа гэдэг шиг яг санагдаад Тайцман хүртэл яг тийм тий. яг башаа шиг санагдаад идэв. Гэхдээ яг энэхүү башаан дээр бол одоо хамгийн авьяастай хүмүүс гарч ирт хоёрыг инээлгэж чинь сэтгэл санаа ямар байна? Өө сайхан байна уу? Одоо мөнгө өгөхөд бэлэн байна. Энийг хэл бэлэн байна. Тэгээ сая анхаа витрэж байгаа тарган марган гэлчихэж байгаа юм шүү. Тэгээ бидний насан дээр ийм болноо. За ингээд та хоёрыг Монголын хамгийн даацтай сандал дээр үрж байна. Нэвтрүүлэг эхлэх болгонд би яг энэ үгийг хэлдэг. Энэ бол та манай нэвтрүүлэгт орсноор хамгийн богино хугацаанд хамгийн их мөнгөтэй болох боломжтой. Нэгдүгээр үе бол 1 минут. 1 минутын турш та манай хоёр жүжигчнийг мушилзуулах төдий 100 сая төгрөг авна. 100 сая төгрөгөд эн чинь тавиад 2 дугаар үйлөө орох юм бол 2 дугаар үеийн ялагч болоод 300 сая төгрөгийг авах боломжтой. 3 дугаар ай мөн адил ялагч болоод 500 сая, 4 дугаар үе сая төгрөг. 5 үеийн турш та хоёр жүжигчийн маань инээлгсэн тохиолдолд 3 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Энэ бол 3 сая инээд шоу нэвтрүүлэг. За энэ бол миний ажлын талбар. Яг энэхүү талбар дээр бол ард түмний хайртай монголчуудын хамгийн их хүндэлдэг хоёр гайхалтай жүжигчин миний өдөөс хараа сууж байна. Би энэ хоёрын инээмсэглэлийг харах болно. Хоёр жүжигчин маань тайзан дээр гарч ирсэн хүмүүсийг аль болох инехгүй байх үүрэгтэй. Хэрвээ тайзан дээр гарч ирсэн оролцогч маань хоёр жүжигчин маань инээлсэн тохиолдолд би улаан товчлуурыг дарна. Ингээд оролцогч маань мөнгөтэй болох боломжтой. Харин ногоон товчлуур бол шоу эхэлж байгааг мэдгдсэн оролцогчид өгж байгаа 1 минут. Ингээд шоугаа эхлүүлцгээе. Энэ бол 3 саяны шоу нэвтрүүлэг. Таны хүлээлтээс илүү Mobicom тайзнаа минь баяр. Сайн байна уу? Юу нэ? Сайн байна уу? За минь дээр өөрөөр За сайхан танилцуулаач өөр. За хит нутаг хаана вэ? Хэрэг зориг юу вэ? хит нутаг бол их хол. Хааны? Увсад. За. Хэрэг зориг бол тэгэл энд нэг сурхаар л ирсэн дээ. Аха. За илэглэлийн төрлөөр оролцож байгаа. Тэгээ одоо би та нарт 3 хүнийг илгэж үзүүлнэ. Гэхдээ энд авчрахгүй. Тий. За цаг явуулах уу тэгвэл? За тэгээ. За цаг явуулаа. Улсын хурлын гишүүн Баасан хүү ирсэн бол аларчлаа. Юу? Одоо энэ ингэж байна. Жүдөөчт тийм ээ. Жүдөөчт бол арай даварж штэ одоо тий. Одоо ингэж байгаа хөөхгүй намайг чи одоо нэмд орж балаагийн хийж байгаа ажил авахгүй юу? Чи одоо намайг юу яа? Одоо ингэж байгаа хөөхгүй. Чи хүнтэй хэрэлдээс өмнө чи түргээ хэлдэг цээж гэж байгаа хөөхгүй намайг. Ингэж байгаа. Намайг нөгөө ЖЧ ишэр гэсэн үг хэлж чаддгүй гэдгийг мэдээ тэгж хэлж байгаа байхгүй юу? Juice доош. Та мөн балаа ми чи өөрөө хэлэх юм уу нэмд орж? Магнах мушилцаа. Хоолоомоос яг үү. 100 сая төгрөг. ЖЧ ишэр гэсэн үгийг хэлж чаддгүй байхгүй баасан үг шүү. Тэгэхээр би ингэж хэллээ. За. Дипих дээр тий. Минь баяр. 100 сая төгрөгтэй яг одоо. За. 100 сая төгрөгөө халаасаа гэртээ авч болно. Эсвэл бол 100 сая төгрөгөд эн чинь тавиад 300 сая төгрөгийн 1 минутыг надаас авч болно. За 300-аа авчаал гарын та. Тэгвэл цагаа явуулах уу?
За тэг. За, амжилтсая. За Монгол улсын гавьяа жүжигчин за дуучин Жавхлаах маань байсан бол иймэрхүү тий. За одоо энэ юу яаж ийна? Уусаа шууданд хийсэн үхрээвэрнүүдэ. Та нар одоо Үнэн асуудалгүй байна шүү. 300 мянга үнэн асуудалгүй байна. Өөрөөсөө яг жахагийн болоод байна тий. Баяр магнаа жүжигчин нуг хийчлээ. За 300 мянга. 500 мянган төгрөг төлөө цаашаа явах уу? Жавхлан ахыгаа цааш өргөжүүлчихье. За, итгэлтэй байна. Цаг явлаа. 500 мянган төгрөг төлөө. Жавхлаах ингэсэлтэй. Одоо нэг ийм хуулийн төсөл гарч байна. Одоо ингэж юм л да. Одоо манай энэ улс төрд сууж байгаа нөхдөө та нар юу яах хэрэгтэй? Одоо энэ хууль нэг ийм хуулийн төсөл оруулж ирж байна. Тэр бол Монгол түмнийг бүгдээрингийн эмэгтэйчүүдээ бүгдийг нь аргажуулах гэсэн нэм төсөл оруулж ирж байна. Тэ. Тэгэхээр аргажуулах гэхээр энэ арган дээр төрөх юм л да. Тэ. Тэгээд баяр магнаа яах вэ те? Чи өгшний 3 сая төгрөг өгөөд тэгээ горгочвол нэг 70 ширхэг арга авах юм. Тэ 70 ширхэг аргийг монголчууд бас те ингээ хэрэглэх юм л да. Тэ. Тэгээд 300-аар аваад гардаг. 300-аар аваад гардаг гэж. Хүн яг хамгийн сүүлийн арга нь яг юу байдаг гэж 100 аваад гардаг гэж. та хоёр тэгээ тэрдээ инээчихгүй яа та бүр нэр. Тэр шунлагддаг, шулуун болгох гэдэг. Тэр үгийг дарчи гэж бодоод гэдэг. За манай нэвтрүүлэг дэмжиж орж ирсэн баярлалаа. Эдгээр хошоо чойжот. Хайр 300 мянга. Ямар муухай юм бэ? Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Хүлээлтээс илүүг. 3 сая нэт шоу нэвтрүүлэг өргөжж байна. Тайснаа Мантхай. Эдгээр хошоо чойжот. За сайн юм ээ. Ben. Seveno. Байна. Хинтэйэр. Намайг Мандухай гэдэг. Тэгээд санхүү эдийн засгийн 2 дугаар курс аюута. Мандухай. Аха. Мандухай биш. Би чиг их хурлын дарга шиг дээр сууж байгаа шүү. Яг чамд 1 минут өгөх юм би. Уучлаарай. За Мандухай гişөө 1 минут авах уу? Салгнаад энэ. За. Зүгээр 50 хамгийн гол нь 50 сандрахгүй тий. Өөт. Тий. Хөөрхөн юм ярих чинь бид яг инех хэлбэл юм байна. Тий. За. Мандухай гişөө 1 минут явлаа. За би ингээд 10 дугаар ангид ахаасаа iPhone 4 гэдэг утас аваад тэгээд тэр үед амар сүртэй тийм ганган утас байсан шүү дээ. Тэгэл ингээд утсаа амар хайрладаг байсан. Нэг удаа ингээд гэрлүүгээ ингээд автобусаар явж исэн. Тэгээд нэг хасаж уцаахгүй. Гэл газ буугаад ингээд утас руугаа залгадаг байхгүй өөр хүний уцаар. Тэгээд ихчээ биш нэг ихч байсан. Утас руугаа залгасан чинь тэгээд ихчээ би уцаа авчиж төхөө гэдгсэн чинь их чинь жогфтэр нэрээд авчих гээд миний утсыг хулгайлсан байж ирээд авчих гээд. Тэгээ би гүйж чад жогфтэр очиод их чи одоо хаана нэвчлээ гэсэн чинь өө их чинь жокоос холдсон байна гэд. Өө их чи уцаа авчилтаа төхөөстэй болохгүй юмс гэж гойсон чинь тэгвэл ганц ярьчи код утасныхаа кодыг хэлчих гээд өө их чи би тэгээ жоох ухаантай штэ тэгээд өө их чи нэгжгүйч юм гэжүүч гэсэн чинь за ямар сүртэй юмсгаа гэхээр за 088 гэд. Тэгээ тэрнээс хойш миний утас халбогдог. Нэр одоо яг тэр хүч яг юу гэж хэлгүүдээ те. Тийм шүү дээ. Ганцхан ярьж сүртэй ихээр ското идэл авчихад бодно шүү дээ. Нэг ярьчаал миний утсыг өгөх юм болоо гэж байна. Одоо тэр ихч үзэж байгаа бол утсыг өгчөөрэй. 0 аваа. Гоёцтойс. Мандухай чи 100 мянган төгрөг халаалцсан зогсож байна. 100 мянган төгрөг аваад гэртээ арих уу эсвэл бол 100 мянган төгрөгөд эн чинь тавиад 300 мянган төгрөгийн 1 минутыг надаас авах уу? Миний мэ зорилго яг 100 мянган л байсан. Болчихлоо. За. Баяр үргээ. Тэгээд нэг юм хэлчихөө тэгс.
TikTok-ийн бүх фэнүүдтэй хайртай шүү. За 100,000 төгрөг Мадуха. Эдгийн хуршиж хачаад Одоо бодол хэсэг конжон бичака. Эдгийн хуршиж хачаад Митинго эсвэл дайцгаа өргөж. Эдгийн хуршиж хачаад Он чимшигтэй доктор Дингүнд. Нэвтрүүлгийн ивент гэгч Голомт банк тайснаа ягаа нөгөө гурав. Эдгийн хуршиж хачаад За сайн байцгаана уу. Сайн байна уу? Сайхан шинэлсэн үү. Сайхоо. Яруу юм бол сүмбэ гэдэг шиг гарав. Баргал мэндөө. За бид гур өөрсдөө давчхан танилцуулчих. Бид гур хэлгэржигдсэн хідэн үгийг хэлж бай санаа амардаг. Хээтэй юм шиг мөрдлөө хээ байхгүй ирчээд. Хэртэй юм шиг мөрдлөө бөөс байхгүй ирчээд байгаа шүү. Тэгээд өөрийнхөө цагаан чөлөөтэй оролцсон аа. За болж байна. Оюутнууд. зураач. Мал дээр байд. Тэгээд Юу хэмээн тохироод байгаа ч гэсэн байгаа шүү дээ. Мал дээр гэсэн чи юу яриад байгаа юм. гөөгөө мал дээр гэдгийг нь битгий хэлээр гэсэн юм л да. Тэгэхээр л би Сая гараад тий дэлчихсэн. шудрагал байсан. Угаасаа нөгөө царайнаас харагч байгаас нэг малын хажууд өссөн гөр. За. За цагаа явуулах уу? Инээд болгож явал нүнтэй байх хэвээр. За цаг явуулаа залгаж бат. Сая энийг юу лөө? За. Би дөрөвгөөс хорлогч. Нуруу гараад. За дараа. Гэс хараач юу гэсэн бэ? Уран нуграа нисдэг үзүүлбэр за энэ хэрэггүй хаа. Магна хойногоо за энэ ч яг бямба тавраг. Тавраг. За. Хачаан гэж чадсан уу? На. Хүний хийсэн хийхгүй. За, цааш дуугаа ивч дүрсгээд нэг нуграа явла ийм. ад жаргал баяр баясгала танаас ихтэй шүү ага хандэрдээ нэр ямар сонин царайтай гурав. Яг сая дууд ч бас болоог баг. тарийн тоссон. За хөөрхөн bay шүү. 3 саяар авах магадлал байж зөндөө үзүүлэх байгаа шүү. Гой юмнууд байгаа. За 100,000 авчаад байна шүү. Тэгээд одоо боллоо 30-30-аар нөө чихгүй үстэй. Нөө яг бидний авах гэж байгаа юм жоо үнэтэй байгаа. Юу авах гэж байгаа? Зорилго жоохон том. Том бай. За. Юу авах гэж байгаа? Бид гурав нэгнийхээ өрийг дарна. Тий, энэ нөгөө Манай энэ нөгөө ингэсэн бичээр дээрээс орж ирээд тэгсэн чи юу өдөөс орж ирсэн. Нөгөө хоёр морио тижээж ягаад нөгөө тижээлийн мөнгө хотод орж иж тижээд авна гэж орж ирээд тэ нөгөө Валентины өдөр хотын өгтөд бас муухай штэ. Харигдвал. Тэгээд ээж аавтайгаа ч холбоо өрж чадахгүй ингээд мөнгө олохгүй бол бид тээр тусалж л яваа юм л да хоёр найз. Тий. магнах. Бодлого хийсэн болохоор энэ юм биш үү тий. Та хоёр найз нь тусалж байгаа. Бид тээр тусалж байгаа хамгийн мал гарч. Яасан гинэ? Магнах. Та мөнгө өрвээ. Та өрчдөө шүү. 100,000-ыг мань өрвээ. Яа нэг үрж байгаа харагдаад байсан аахгүй. Та өрөөд байгаа шүү. Мөнгө Чиний үрвээ хоолой чи хахаа. яасан сөц юу? Арисүц. Бэлтгэл хийсэрэг үү? За харагдъя. За. Яг алт өргөө кино тоглож байгаа санагдаад байна. За цагаа явуулах уу? Бэлдээдгий. Оод. Жоо сайхан гараад. Элэдэлч. За одоо бид гурав орчин цагийн Монгол бүхийг явталсан хэлбэрээр хошин шогээр харуулнаа. 100,000 хангалттай биш үү те? Бишээ цаашаа явна. Болог.
Цаг явуулах уу? Бэлэн. Таас. Юусе мөнгө рүүгээ хараад намайг тоодгүй шүү дээ. За цаг явуулаа тэгвэл. Цонгоны 2 зүүн морин тулын 32 засуулаа хонруулсаар дэвэн дэвсээр за бараг дэвэн хийжтэй одоо бараг дэвхээ болсон шүү дээ. Тэгээд хүлээл хайждаг болсон. Сая 2 бүх маань үрж ихэсэн манай эрхэн бэрнэ чинь шилдээд авдаг. Шилдэдээ угцраад датсан. За манай эрхэн бэрнэ чинь баачлалтанд дөрвийн дагуу баашлдаг. Манай өглөөхөн маникюр хийлгээд гарч ирсэн. Хумсаа угачж. За дөрмийн дагуу тэр хөлийн цэцгийн энэ юу болж байна? За хэрхэн залжихыг бүгд харцгаая. Эрхэм мэрэж уурсан. Залжин. Мушгин. Битгэн. Ся. Тэр одооны хөгжүүд барилдахаас илүү залин их болсон. За. Юу болоод өнгөрөө гэдэг шиг. Юу болсон бэ? Бүхөөж байгаа л дараад жими ачаа. шилжиж явсан. За одоо тэгвэл тэр хөшиг рүү шилжээж явцгаагаарай залуучуудаа. Баярлалаа. Цаг өнгөрүүлээ. За баярлалаа минь дүнэр. Эдгийн хөшөөж хожоод За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ятаж бид гурав ороод гараад ирлээ. Тэгээд ямар ч маш их баяртай байна. Анхаарах зүйлүүд гэвэл ерөөсөө цагаа бол маш сайн тооцоолж хиймээр юм байна. Бид гурван алдсан зүйл гэвэл цаг байлаа. Бас дээрэс нь үзүүлэх номеруудаа бол бас хангалттай цагиндаа баригдаад бас үзүүлж чадсангүй. Ямар ч сэтгэл сайхан байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Голомт банк. За ингээд дараагийн оролцогчийг тайлбарлаа өрийг хүслэн. Сайн байцгаана уу? Намайг Хүслэн гэдэг сэтгүүлч мэрэгчлэр суралцдаг байгаа. За. Тийм. За дуун шингэрэл явсан. За. Тэг дандаа нэг ирчүүд ярма юм бомбог харсаар ирлээ. Юу зөвлөх чинь? Би өөрөө сэтгүүлч мэрэгчлэр суралцдаг болохоор та хоёроос нөгөө нэг ярилцлага авъя гэд хэд удаа залгсан боловч ингээд завгүй гэх шалтгаанаас болоод авч чадаагүй. Тиймээс энэ нэвтрүүлгийн завшааныг ашиглаад өөрийнхөө хүссэн асуултанд хариулт авахар ирсэн юм аа. Мөнгө биш юм байна те. Чи хүссэн асуултанд хариулт авах эсвэл бол артлынх нь цэфнээс мөнгө авах уу? Мөнгөндөө биш би зөвхөн өөрийнхөө асуултанд хариулт авчаал гарах болно. Нэвтрүүлгийн дараа авчихгүй юм уу? Окей. За. Бил нөө би цаг явуулах уу? Билээ. За юу болсон шалгаад юм бэ? амжилт хүсье хүслээ. За цаг явлаа. Магнаха та хажууд сууж байгаа хамтрагчийнхаа талаар ямар хөө бодолтой байна? Сайхан. нөхөр чамайгаа муул гэдэг. Чи юу надаас таргаж юм уу пинтис гахаа. За тэнийг хүн тэнийгээр хэлж дуусах юм байна. За би энэ чинь найзуудад дундах нарган гэдээ ойлголоо. Магнаха та ямар хоолнд дуртай вэ? Баяртай цаа. Та тэгэхээр батааха дуртай гэсэн үг үү? Энэ бол миний сонголт. За би энэ сэдвийг цааш нь үргэлжлүүлэхгүйгээр ингээд зогсоё. Тэгвэл эвгүүт гэдэг шиг байна. Юу яхад энэ сэдвэр ярив. Та хүсэж байгаа бодгүй яа. За 100,000 төгрөг. Тэр ухаадаг сэтгсэн байна. За Аанаас юу гэдэг би бижиг хариулт юм бол хариулнаа. Юу яах вэ баг үсч миний хоолоо яваад унлаа. Ямар тоглолтыг хийсээс орч ерөөсөө бас гайхалтай хөдөлмөрсөн байна. За 100,000 төгрөгтэй очлоо хүслээ. Үргэлжлүүлэх үү? Үргэлжлүүлнэ. За. Үргэлжлүүлнэ. За. Хоёр сайхан бишээгээд суудлаад төгсүүлээ суучдаг уу? За. Ийм сайхан охин ороод ирсэн байна. За цаг явлаа. Батааха таныг банш гэдэг хочондоо дургу гэж сонссон. Чи яаж мэдээ? Энэ нөгөө харин нэвтрүүлгийн багийнхан тэгжилээ. Биш. Манайха нэрэлтээ дуудаач. Тэгээ юу дуудах юм бэ батааха? Хинт ч дуудсан. Алгнууд ингээл Өдрөө сайн харалтаа.
За харьяа. За тэр яг бата таа бол яхаа аргагүй миний хүндэлж явдаг эрхмүүдийн нэг. Үнэн шүү батаха. За магнахаас дараагийн асуултаа асууя. Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Гавьяа тамар. Гайхалтай хариулт байна. Тэгэхгүй яг хоо бахархаас өөр аргагүй. Магнаха таны гадаад хэлэн дээр нэлээ сайн гэж сонссон. Та бидэнд яриад үзүүлээч. За явуулсан чи явж гэн болдрооч. Үнэхээр үнэн төгс ярьлаа манай магнах маань. Вау. Хохамстер. Хоёроо зүгээс мөнгөний өгчмөр санагч. Баяр үргээ хөдөлмөр хичээл зүтгэл тий сэтгэж бодсон байна. Баяр үргээ. Баярлалаа. Манай шоунд оролцсон баярлалаа. Баярлалаа. Гайхалтай хөдөлмөр байна. Яг маш олон яг өөрсдөө чинь тоглож ирсэн бас кинонуудын эсгүүдээс төвөрчилж яг өөрийнхөө асуултанд харуулж эвлүүлсэн байна тий. Аха. Яач вэ? Сая юу гэсэн юу гэсэн үгүйсээ. Энэ намрыг тогт өдөр болго өөрөөр ярьдаг аахгүй юу? Тэгээд намайг манайха орчуулаад тач би яаж мэддэв вэ гээ. Бусдаас өөр сэтгэсэн байна тий. Тэг байна. Хочин хэлцэж жоохон юм болчихгүй юу? Тэгээд уурлаа. Хочин хэлцэж уурлаа юмсэн. Энэ охиныг мантацлчаарай. Айгуу дураараа тий. А миний гисгийг оруулчаарай. Бидний нэлэг тайснаа дараагийн оролцож гарч ирэхэд бэлэн болсон байна. Болормоо Хуара. Яс. Сайн байна уу? Сайн байна уу? За хэн болормоо хэн хуараа вэ? Би болормаа. Манай энэ хуараа. Өвөр Монголоос оролцож байгаа. Хуараа нэг өвөр Монгол муу юм биш үү? Энэ дээр зогоогоод анкетэн дээр бичсэн юм уу? Мөн шүү дээ. Мөн үү? Чи тэг зүгээр юм ярьж та. Үгүй бэж. За. Ярих. Юу юм бэ? Цохиолын нээстэй задлаац явчих гэж байна. Хамаг сюрпризэд хэлэх гэжсэн биз дээ. За ойлголцлоо. За. Манай хайснаар бүсгүүчүүд маш цөөхөн гарч ирдэг учраас манай хоёр жүжигчин инээхэд дугаасаа бэлэн байгаа бах. За илгийн гүшэт. Йоо. За, октодоо цаг явах уу? За, цаг явлаа. Амжилт. За, би хөдөө явахдаа би ерөөсөө хөдөө нэг та. Тэгээдсэн манай ойр орчмоо бүр одоо саагалт айлнууд байдаг штэ. Тэгээд би одоо эрэгтэй бандуудын суух наад тоглодгийн багнаасаа. Тэгэд нэг удаа нэг эрэгтэй банд манай гэрт ирсэн байхгүй юу? Тэг хойлоо тэр зураг тарааж өдөр хойлоо наадаад тоглоод тэгсэн чинь тэр гэртээ явна гинэ. Тэгсэн чинь би гараакууд хаалга төгжсөн. Тэгэд нэг хиш шаацсан. Зодхийг илж наа. Зодхийг нэг хиш сохоод авч явъя. Тэгсэн чинь уйлаад дахиж тэгээд сүүл манай гэрт дахиж ирэх болсон байхгүй юу? Яасан гэсэн чинь наад хуараа чи эр бон шиг бух юм байна гэн намайг. Ерөөсө болохгүй нэ гэн. Ерөөсө шаахгүй нэ гэсэн штэ. Нэрээ. Хуараа минь гэж магнах. Яса. За хоёр төшөө бэлдсэн юмнууд байгаа юу? байгаа. За хичээхгүй бол эвгүй хоёр нөхөр таарсан байх шүү. Өвөр Монгол хоёр нь хоорондоо буу адаад байгаа маа. Чи найзаараа мөнгө хийх гэж орж ирсэн юм байна шүү дээ, тий? Дараа нь тэгээд ичихгүй мөнгнөөс хуваалцах юм байна. Чи ер нь яг ярьсан дүнгээрээ 90-10-аар хувааж аваарай заа юу. За одоо та хоёрт дараагийн 1 минутыг олгоё. Цаг явлаа. За, баг сургуульд байхдаа бол 7-8 настай байхдаа бүр их олон дасгал үлдээдэг штэ. Тэг гэртээ одоо дасгал хийн. Би одоо хийх дурггүй. Хийсэр. Унтчдгийн. Ингээд унтчдгийн. Тэгсэн нэг сэрсэн па. Ингээ бүр нюусны алан гэх. Ёо энэ одоо нюуса яах вэ гэдэг арччаад нэгсэн чинь дахиж gooч хий. Тэг яах вэ? Үлсээд байна.
надаа ингээд нэг хөдөөлөөс чи амар гоё чихрэсэлантэй чих ёо. Тэгсэн чи бас болдгийм байна тэгж бас. Би ингээд нөгөө баг бахтаа юу гэдэгсэн байхгүй. Манай би дээр хоёр ихчтэй. Өмсдөг багцсан хувцас нь өмсдөг. Тэгсэн чи манай хоёр ихч хоёлаа айгуу том биетэй. Салбайсан юм тэгэл нөгөөдг нь хоош нь эргүүлж өмсвөл гараал тоглоно. Тэгээд тоглохоор дандаа шороон дээр тоглодог. Тэрүүгээр буу цоо ширээгээ. Арай л итгэхгүй гэхдээ. Тэгээд нөгөөдг ингээ хүлэн ингээл дандаа ингээ сайртай тосдог ингээл амар юм болол урагдаал хэрэгнгүүт ээж шууд юунда өвдгөндөө ивэр ургацсан юм хаашаа ингээл тэгэл нөгөөдг чинь өө. Яг наатахач 50 эддэг секундэд идэхгүй яава. 58 59 наатгаа ичгүй. Яа, энэ инээдтэй л хоороо би чинаас бүр па гэдэг үг чиг. Чэслбэр санагч. Цагийн 6-аатай өнгөрөөсөн октоудаа баярлаа. Па. Дараа дахиж ирж ороорой. Бид хоёр ингээд оролцоод гараад ирлээ. 100 мянга хожоод тэгээ 300 мянга бол 2 дугаар шатнаас аванчихсан. Гэхдээ ямар ч тач үзүүлэх зүйлээ үзүүлээд гарч ирсэндээ баяртай байна. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom хүлээлтээс илүүг. 3 сая нэт шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тайзнаа ариун сайхан. Сайн байна уу? Сайн байна уу? Зүүн харагийн зүггүй залуу ариука. Бүтнэр гэвэл ариун сайхан. Дорн гам симбам тийм улаан фэн улаан пижактай. За ямар ч магнахт бол таалагдсан. Одоо батаах метрч яах чинь. Танад танилцуулаа шүү дээ. Өө танилцуулганд дууссан. За сайн нөхөө. Хаана ажилтдаг юу гэдэг? Оюутан. Оюутан. Аль сургууль уу? Ангаах. Дархны ангаахт сурталцдаг. Оо, дархны ангаахын донд. За амжилт хүсье. За бил нөө. Билээ. За цаг явлаа. Bis distem bauer ist die Heimleben Agdam Bakyu ist super Magnaha би таны фэн нэг онгойч шууд онгойч Эми санд нэг залуу хичээ бэлгэвч авъя гинэ 18 хүрсэн юм уу гэсч мэдхгүй штэ мэдхгүй штэ хэмжиж үзээгүй гэсэн гинэ. За тэгээд ёо. Одоо бүжиг. Ёо. За бүжиглээ. Оо, цаг тус. Жими хача гэтэл би гоё бүжиглдэн штэ. Фэн үцээтэй юм а. Хоёр талаас нэмжээл. Тэгээ эднээс хүний муу үзэх бүжиглээч гэдэг байгаа байхгүй. За Жими минь хангаахынхаа эрдэм шамдаарай. Ирсэнд маш их баярлалаа. Манай тайз шавд өргөж нээлттэй байх болно. За хамаг л номерыг чи хийлээ энэсэнгүй шүү. Таашаад өөрийнхөө юмд амар энийг дуртай гэж тээ. Өөрөө хийгээд өөрийнхөө юмыг хараад авахгүй гэж. Хүн ихээр жишээл хотлоо ярагдаад. Өөрөө ихээр динэт дээрээсөө. Тэгтээ би дээр тэрийг бичлэгээ үзэл амар ийцэн л дээ. Мологофиня на шаварсныг иргээд тэрийг үзээ юу солиотой ярьцээ вэ? Нэвтрүүлгийн ивент төгч Олимп банк. За ингээд дараагийн оролцогчийг тайзнаа өрье. Энэ оролцогч бол Оргил Чулуун. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За миний нэр чин зориг огт Оргил Чулуун гэдэг. Ямар зорилгоор энэ нэвтрүүлэгт орж ирв? За мэдээж хэрэг би нэг маркетингийн чиглэлээр ажилладаг болохоор
бас нэг гадуур дээр явж хахад нэг танихгүй биш таньдаг царай ороод ирэхэд нэг хүний хандлага өөр штэ. Тэгээ бас нэг маркетингийн хэрэгсэл болгоч тийм үү царайгаа. Тийм зорилго орж ирсэн юм аа. Тэгээ та бүхэн аваад дэмжээрэй. Баярлалаа. За монголчуудаа царайгийн сайн тогтоогоод аваарай. Би ийм юм байгаа шүү. За. За. За царайгаа чэйжлүүлэх 1 минут чи явлаа. За манайхны нэг орон нутагт яг хөдөө явж хахад орон нутгийн автобусаар явж хахад нэг тохиолдог зовлон бол нэг бие засах асуудал байдаг тий. Тэгээ би яг ингээл яг орон нутгийн автобусаар явж хахад ингээл хавчганаал болдгоо. Нэг л эвгүй болоод явдгоо. Тэгээл нэг хойно нэг 0-оор нь хоошгоо гүйчж бол нэг сайхан бие засах гал нэг 0 орсон чил ингээд шална ингээд битүү мөсдсөн. Тэгэхээр дэндээ ч одоо яаж унахгүй бол ингээл байгаа байхгүй ингээл хайлтхан жаа. Тэгэл би яг дотор за унчих юм бол дотор автобус нороод ангуул ямар орчоод хөгшнийх нь нуруунд дээр бас аваад өгдөг хэл тэр шигэд. Тэгэл би тэгэл аригс юм унахгүйхэнд ингээл гарч ил амар талчих гарч байгаа байхгүй. Зүгээр ингээл зүгээр амар талчих гарч ирэл. Яа за энэ явдгаа нэг бачим яад юм байгаа. Нэгэл бачимдаа толдгоо. Яа энийг ч энэ яаж цалин байнаач 55 ахнар минь 56 57 бачим байна. Солиотой хоогүй. Яасаг үргэнэ бай нэрөө залууш гэл байлаа шүү дээ. 50 болоод идэг. Энэ өрөөл зах шиг л ах ч юм уу залгаач юу. Яга энэ ч юу? Хүчээр л нэгс боллоо та. Бачин минь нэлгэлсэн сайн. Өстө бачин минь нэлгэлсэн. Чачаа явах юм уу? Чи ямар ч байсан өөрийгөө бол таниулчлаа. Одоо сайн үйлс мөнгө ирчнээр дараагийн шат руу ороход чамд одоо 100,000 төгрөг байна. За чараа. Би газ харч уу. Нөө яах вүлээ юулээгээд. Тэгэхгүй бол бас жоохон бачин байна. За баярлалаа ингээ гарья. За. Хэцүүц бол яах вэ гэдэг. Нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилсээр байна. Дараагийн оролцогч бас Аз хоолын Хөвсгөл аймгаас үргэлж ирж байгаа оролцогч Зоригт. Сайн байна уу? За, сайн бацхан уу? Сайн явж ирв. Сайн явж ирлээ. За сах өөрийгөө танилцуулаач гоо. Намайг Ламбата Зоригт гэдэг. Хөвсгөл нутгаас гараад өнөө өглөө ирсэн. Ламбата Зоригт гэсэн үү? Тий. Ер нь манай сумынхан Ламбата Зориг гэдэг юм дөө. Тэгээд манай сумын баг нохоо чадахгүй. Ламбата Зориг. Яагаад Ламбата гэд нэрлсэн? Багасаа хуулаад анх Ламбата үжгийг гарч ирж хахад л бүжгэлээл тэгэл. Одоо дэргээ бүжгэлж үзүүлэх үү? Хүсчээвэл цаг явал бүжгэлж болно. Үзмээр саргатаад Ламбата гэр бүжгэлээ. Хэрвээ чамд 1 минутын боломж байгаа зоргоо. Тэгээ чи 1 минутын дотор инээлгэж амжихгүй болвол Ламбатагаа бүжиглэх азаа үзэхэд бас илүүдэхгүй. За ингээд бил нөө. За юу яач юу? Шууд эхлээд Ламбатагаар бие халаач тий. Хайр юм биш үү? Цагаа тулж байгаа Ламбатагаа бүжиглээд за тэгээд тэгвэл анхаалаа зөвлөж байгаа. Манай Хөвсгөл нутагчин их олон онцлогтой байдаг. Тархад сайхан олон үндэстэн байдаг. Тэгээд тархтын сайхан хууч хэрэг онгоонуудыг ярий да. За гайхалтай сайхан сонсогдож байна. Цаг явлаа. За манай урлагийнхан бол тоглолтоор явж байхдаа их мэддэг хөдөө орон нутагт очдог.
Тэгээ одоо манай Mass Production-ы жүжигч Магнаах маань манай 90 лум сумд очиод тоглолтоор очсон. Магнаах ороод ирсэн гаднаас орж ирлээ. Манай соёлын төвийн эрхлэгч ухтаж авч байна. Тэд нар ерөөсөө яадаг вэ гэхээр өөрснөө асуугаад өөрснөө хариулцдаг ийм сайхан уламжлалтай улсууд байдаг. Хэзээ өнөөдөр ирээ юу? Юугаар ирээ? Пурганаар ирээ юу? Яах гэж яваа? Тухайн шишаг тоглох нь уу? Хаана хонох юм хой? Буудалд хонох юм уу? Айлтай юм болж тээ. Гэтэл манайхаа хөвсгөлийнх явдгийг. Тэгээд бас манай хөвсгөл нутагт нэг юун дээр нэг мэрэгжлийн налтын байцаагч евро ороод дэлгүүрт ороод нэг их чиг загинж байна. Хей! Үнэхээр гоё явж шүү. Баяр үргээ. Бисаа яг ингэж бодож байгаа. За цаг тулаад ирэнгүүт ламбадынхаа хөдөлгөөн хийхэндээ гэж бодоод би Just яла хизээ ламбадаа үжигдэхгүй нэг. Одоо цагийн дуустал хизээ ламбадаа үжигдэх удаа би яг тэгээд бодоод байжсэн. Зөв шүү. Яг ламбадаа хадгалаарай гоо. Яг чи нэг 55 руу ороод ирвэл тэгээд ламбадаа ч өгөн жаа. За ингэ зөргөө яг одоо чиний хадаас 100,000 төгрөг байна. 100,000 төгрөгөд энэ ч тавиад дараагийн 1 минутыг надаас аваад 300,000 төгрөгийн төлөө хоёр жүжигчний маань мушилцуулах төдийд 300,000 төгрөг. Би энэчнээс энэ хоёр дэлгэцээр энэ хоёрыг бүр жумалцах төдийд дарах болно. За ингээд үргэлжлүүлэх үү? За хөвсгөл нутгаас зориод ирсэн юм чи. Үргэлжлүүлье. За. Зөргөө бэлнэ үү? Бэлээ. За тэгвэл цаг явуулъя. За тэгээд нөгөө мэрэгжлийн налтын байцаагч чинь орж ирээд нөгөө дэлгүүрийн худалдагч настай их чиг загинж байна. Тааш одоо яагаад энэ өндөг мөндгөө цэвэрлчих наад юм ба ямар зав юм бэ гэж. Та миний охинаад би ямар энэ ажлыг хайжуугаар дахианыхаа бөксөг арчаад байж байдаг юм энэ ямар. Гэхдээ таныг ямар дахианыхаа бөксөг арч гэсэн юм энэ чи өндгөө арч гэж. Чи юм илэрээ даах юм бид нар чи өндөгнээ доктортлын нэгдэг болохоос гадна талын нэгдэг юм ямар айл та болоо хүүхдөө хай гэж байгаа. За тэгээд манай нэг нутагт нэлээд зуг татчихдаг ах байдгийн. Тэр 3 бетантай арих байлаа. Гүүрэн дээгүүр хүү явж өгчээж. Явж өвжсэн чил сэнжин тасраад нөгөө 3 бетантай арих нь гол руу хасгарч. Цуг явсан улсууд нь гайхаад харсан чи нөгөө ах маань өвсөрж буугаад нэлээд доошоо гүйж очиод усаа хутгаж аваад харваг хаалт энд л явж байгаа. Гэ уусан гэж байгаа. Баяр үргээ. Хаалт энд л явж байгаа. Усаа сүк. Тэгээд тэр ах маань тэгсэн гэж байгаа маа амталж үзээд. Уг нь бас амт нь жаахан гарчжээ гэсэн. Энийг дараагийнхаа минут явж эхлэхэд яг ярих хэрэгтэй байж. За ингээд 300,000 төгрөг чиний халаасанд 500,000 төгрөгийн боломж яг чиний өмнө нээлттэй байна. 300,000 төгрөгөд энэ чинь тавиад 500,000 төгрөгийн 1 минут руу орох уу? Болохгүй ламбаад байгаа гэж хэлж штэ. Би яах гээд ихнэрдээ хэлээгүй гараад ирсэн. Сюрприз барих гээд. Тэгээ нэгийг барьж байгаа юм чи барина. За. Энийг яг минут яваад хэлэх штэ. За цаг яваа. Арай боллоо. За эхлэе. Оо. Юу яриад байгаа чи? Юу нэ чи ихлээгүй байгээ би чи ихэлсэн байж чи ихлээ явчихсан чи. Ямар ч энэ нэвтрүүлгийн дүрм. Ерөөсөө та хоёрын царайн дээр жумалцах хөдөлгөөн тодрох төдийд л энэ хүн мөнгөтэй болно. За чи мэдээд энэ тактик чи юм уу? Хөөг сая бол сандраад бүр баларлаа. Та хоёр ламбадаг үжиглэн гэсэн. За. Яг үнэхээр оригиналны үнэхээр гайхалтай 500,000 төгрөг. За одоо чи дахиад нэг инээлхэд сая төгрөг. 1 минут байна. За одоо ингээ халуун байгаа дээр нүргэслэх үү? Хэрэгэн зөрөгтэй бол чон шилцагаал. За. Цаг явлаа. Манай телевизийн хөтлөгч Балжины мах маань хэрвээ Монголиа мисс наадам болж исэн бол одоо ингэж хөтлөх байсан болоо гэж бодож байна. Үүнийг л одоо сайхан хүүхэн гэхгүй бол өшөө юу сайхан хүүхэн гэх юм бэ? Манай одоо мөрөөдөл мөнхийн залуу од гэрлэмээс маань үнэхээр сайхан хүүхэн юм аа. Үүнийг л зөвхөн сайхан хүүхэн гэхгүй бол өшөө юу сайхан хүүхэн гэх юм бэ? Одоо болдгсон бол од гэрлийг үнсээд үзхий гэсэн юмсан панаадуудынх нь одоо болж игэл үнсээд үлгээд үзхий гэсэн юмсан гэсэн панаадууд одоо маш их байгаа. Тэгээд одоо одгөрлийг үнсхийг зөвхөн одгөрлийн бурхан тэнгэр мэднэ. Цавар баларлаа да ламбаатайгаа хийнэ. Аяавара.
Нэг сая төгрөг. Үжиг 48 секунд бүтлүүлээ яа. Юу хойноо нэг юм үлдээчээл төгөөд ирэхээр энийг эндээгээд айлгаад зүгээр биш үү? 3 сая төгрөг нийтлээ нөгөөдгөө нэг хийж. Одоо ламбатай бол яа. Зорго. 1 сая төгрөгтэй. Яг одоо 1 сая төгрөгтэй. 1 сая төгрөгөд эн чинь тавиад 3 сая төгрөгийн төлөө өршөлтгөө 1 минут. Шууд ламбаатайгаа айтавал их чинь дээргүй юу? Ихнэр шиг ламбаатаа бүжгэлдэг. Араа ламбаатайгаа бүжгэлсэн дээ шүү дээ. Манай ихнэр хүүхдийн тэр айгу ууралдаг. Ламбаатаа бүжгэлдэг. Одоо бараг бүжгэлээгүй 20 гаруй жил болсон. Залуутаа ч авдаг байсан. Одоо яг уучгаараа тэрийгээ хийчихээр уралд юм бэ те. Ламбаатаа зорго. Цаг яваад энэ хоёрыг инээлгсэн хамгийн зөв гэж бодож байна. За тэгээд ихэдгөө. За цаг явлаа. 3 сая төгрөг нийтлээ. Намайг юу адгийн нэг Сумынхаа соёлын төвд нэг үйл ажиллагаанд оролцоод тайзан дээр гараад ирсэн чинь улсууд ламбаатаа зоргоо гарч ирж байгаа тэгсэн. Тэгээд аяа явуулчих уу? Аяа өргөж. Ламбаатаа зорго 3 сая шоу нэвтрүүлгээс 3 сая төгрөгтэй гэртээ харахаар боллоо. Ихтэртэй үнэхээр гайхалтай сюрприз байлаа. Та хэрвээ телевизээр үзээ сууж байгаа та нөхрийгээ ламбаатаа бүжигчд уурладаг байсан бол өнөөдөр танд ламбаатаа бүжгээрээ 3 сая төгрөг авч харах нэ. Зоргод баяр хүргэцгээе. Баярлалаа. Энэ сайхан тэмцээнийг явуулж байгаа боловсрол телевизийн хамт олонд бас ажлын өндөр амжилт ялангуяа шүүж байгаа хөтлж байгаа энэ уран бүтээлчтэй цаашдынх нь урлаг хөдөлмөрт нь урлагийн янжин ламбурхан мөнхөд ивэ хийх хүсэж байна. Одоо хидэрдээ алуулах хахад. Зааны ламбаатаа гэж. За ихнэр нь битээ уурлаарай. Өнгө барьж хагаад хаяа уучгаараа ламбаатаа ихэр ихнэр чинь уурлаад идэв шүү дээ тий. За ингээд нэг дуу дахиулдагыг л үзчихсэн болохоос бүжиг дахиулж яхахыг үзээгөө хоёр шүүгч маань дахиулгсан учраас ламбаатаа хийгээд тарий да. Чи ч үнэхээр ламбаатаа зоргоо юм аа нэрээ. Яаж ч ламбаатаагаа хийх гэдэг өнөөдөр цааш. Хожчод ийс ламбаатаагаа хийх гэдэг. Ихэнх чинь уурд гэдэг аргагүй байна. Дахиад бид ламбаатаагаа хийж мөнгө авчаад дахиад би одоо ламбаатаагаа хийгээ харъя гэдэг. Зоргоо яг ламбаатаагаа хийгээд гараа авчирээ зэ. Ямар ч гэсэн Монголын хамгийн оригиналны яг хөдөө нутгаас яг бүр жинхэнэ яг Монгол инээд гэж яг ийм байдаг байх гэж мэдэгдүүл гайхалтай сайхан мэдрэмж өгсөн бүгдээр зоргоо дахиад баяр хүргэе. За баярлалаа. 3 сая төгрөг хоцсод ирлээ. Үнэхээр үний юм байна. 3 сая төгрөг хоцоход ер нь амархан юм байна шүү. Энэ сайхан шоу энтертайнментыг зохион байгуулсан боловсрол телевизийн хамт олонд баярлалаа. Ивент гэсэн голом танхтаа бас баярлалаа. Хошижогийн мэдрэмжтэй наригаач хүмүүсийн айкон жирийн хүмүүсээс өндөр байдаг гэдгийг Австрийн эрдэмтэд тогтоосон байна. Мөн дээрэс нь инээсний дараа ажиллах бүтээмж 10% өсдөг гэсэн. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол амралтын өдөр бас ажлын цаг байхгүй нэлээд орой гарч байгаа бах. Тийм учраас Монголын өрс маш олон болох болтугай. Таны ажлын бүтээмж 10% өссөн гэдгийг мартаж болохгүй. Инээд байгаа газар эрүүл нийгэм оршин. Энэ бол 3 сая инээд шоу нэвтрүүлэг. Хот
хойшоод визингөө эсвэл найзахаар төлгийн хөөшөөж хойшоод он юм шиг тай доктор тийм өнөө хийх